guys. За тэгээд өнөөдрийн бичлэг анх гэсэн би энд байсан юм аа. Та нар мэдээгүй юу анх. За тэгээд өнөөдрийнхаа бичлэгээр идлээ. Өмнө нь би баг сарын өмнө нэг бичлэг хийсэн. 2 2 юм уу 2 3 сарын өмнө бичлэг хийсэн. Тэр нь болохоор Roblox дээр байдаг Монгол тоглоомуудыг дүгнэ гэсэн бичлэг бас хийсэн. За тэгээд тэрнийхээ юу одоо part 2-ыг хий гэж бодлоо. Яг тэгвэл миний орхигдуулсан бас нэлээд алдартай тоглоомууд бас байгаа юм билий. Тийм. Тэгээд за тэр тоглоомуудыг тэгээд үзнэ. За тэгээд мэдээч өмнөх бичлэгэндээ адилхан одоо тоглоомын зорилго тэгээд дизайн одоо ингээд quality тэгээд харилцаа яриг зүгээр шууд одоо нөгөө нэг чат ингээд unlock болсон болохоор би ер нь бол өөрөө таамаглаа авчиж байгаа шиг байсан. За тэгээ бүгдэнд нь 5 оноо эцэст нь бас тоглоомд нь шууд 5 оноо өгнө. За тэгээд бичлэг рүүгээ орцгоё. Нэр guys тэгээд бичлэг рүүгээ орохоос өмнө энэ Instagram байгаад энэ бас наад дэмждэг бол энэ follow энэ Instagram-ыг дагчаарай. Тэгээд энэ яг би бичлээ гэхдээ зүгээр энэ дээр дараад өгчээрэй. Одоо би хүнээс одоо зүгээр дараад өгч одоо би тусалж байгаа маа. За тэгээд бичлэг рүүгээ орцгоё. Нэр guys нэр нөгөө саяны миний энэ дотор нөгөө бичлэг эхлүүлсэн Mongolia Walk of Tower гээд 2 days гэсэн байгаа шүү дээ. Одоо энэ ингээд сэлмээр тулдыг гээд юм юу одоо автад хийж байгаа. Тэгээ бас тэрэн дээр одоо адmin абс энэ яг нэг цагт. За тэгээ ороорой алшгаа. Тэгээ орохгүй танил сонгол. Тэгээ ормоор байвал тэгэл орохгүй доо наттай тогломоор байв те. За тэгээд бичлэг рүү орцгоо. За guys тэгээд одоо хэдлээ ингээд Mongolia хайрчмаар санагдсан надад бол за би Mongolia Hangout-ыг эхлээд орё. За эхний тоглоом Mongolia Hangout. Энд дээр бол хүмүүс voice chat болон чатаар харилцдаг. Одоо ямар болсон гарцгаая. За guys тэгээд ороод ирэнгүүт play-гээ гараад ирж байгаа юм байна. За тэгээ ороод ирсэн чинь system unlock chat command is 100k experience 40% off. Яг юу гэсэн юм бол чатны 40% нь алга болсон гэж. Гэн цэцэг байна. Тэгээд энэ үнсэх гэнэ. Наа бро. За тэгээд амар гоё хөгжилтэй тоглоом байх хаа энэ. Одоо voice chat-тэй хүмүүсийн тоглоом гэдэг байгаа шүү дээ. За бамбараар одоо яах вэ гэж. Бэл бро. Бамбараа маань арай хаваа гэрэлтүүлнэ. За тэгээ энэ болохоор энэ хүмүүс яг найзлалт явуулна. За тэгээд дахианы бүжиг гээл. 2 гараа хөдлөхөл. Хонгийн бүжиг толгойрвол өндөр гараа таалс. Чипс гэнэ. Сано Y тэгээд бүжиг агарын бүжиг. What the fuck? Инга яа чигднэ? Би тэрийг нь хайсаах. За тэгээд ийм тоглоом байгаа юм байна. Энэ доор нь бас байгаа юм шиг ш. За тэр нь бол болохгүй. За music энэ music яхаа copyright аваанах үлгүү дээ. Mongolia Hangout гэснэ. Энэ хин бэ? Нилээ хуучирсан юм шиг байна гэж. За энэ нэг тийм нийлээд байна. Бас тоглоомонд тий бас хоолхол юмтаас speed өгчжээ бас тий бас гоё. Ой би энэ зураглан анимашн амар гоё юм байна. Damn bro. Энэ дэлгүүр юм шиг ш. Мөн үү? Биш. Тэгснээ нэг хідэн торт биш ээ. Ус тавьсан байна. Торт их завчин. Guys, хэдүүлгийнх нь одоо elite strong орлоо.
Oh damn. Oh elite биш юм. Come on. За энэ болохоор энэ юу юм болоо биш. Ойлгохгүй жоохон сони хэлбэртэй болохоор ойлгосонгүй. Би бол одоо л ойлгож байна. Дарс. За тэгээд тоглоомны юм зарим эсгүүдийг би сайн хасчлаа. За тэгээд ер нь бол тоглоомын анимашн бүр гал уу. Энэ тоглоомд амар юу исэн юм шиг шүү дээ. Эсгүй яа би жоохон өглөө сэрээ би хийж байгаа болохоор жоохон нойрмоглоо. За тэгээд ер нь бол тоглоомын харилцан яриа гэх юм бол одоо онлог чат болсон юм чи одоо бацаа хүүхдүүд бол тэр нэг Mongolia troll дээр хараад хэлдэг хүмүүс бол байхгүй болсон болохоор зүгээр шууд voice chat-ээр ярьчих болохоор ер нь бол тийм амар далчваа юм уу гэхгүй болох. За тэгээд би таамаглаж байгаа гэсэн шүү дээ guys. За тэгээд тоглоомын юун дээр бол 5 оноо шууд. Тэгээд тоглоомын зорилго нь болохоор зүгээр л хүмүүстэй ярилцах. Зорилгон дээр 1 оноо. За элитэ үзчихвэл өстэй sorry. Тэгээд би ер нь бол нийтдээ 4 оноо төгсөл юм байна л да. Агуу 4.5. За тэгээд дараагийн тоглоом. За guys тэгээд дараагийн тоглоом маань юу планд зарчих хүртаагаарэ гэнэ. Юу planet гэх юм уу planet. Юу пландийн хийсэн тоглоом. Ёо энэ жинхэнэ хэдэн онд амьдраад байгаа юм бэ гэмээр. Амар гоё зурагтай. Энэ сандал бол классик зүг. Баргийн тоглоом гэдэг юм баг ингэж гэдэггүй. Манай Койжо чаднаа. Бас элит эдэр шиг одоо туршлагатай хүмүүс бол чадна. Тэгээ бос зүгээр нэг начиг аюуд хийж чадахгүй. Начиг юм зүгээр тоглоом яаж хийх вэ? Тоглоом дээр юу хийх вэ гэх. Энэ доошоо унди юм шиг. What? Гэхдээ тоглоомд яага юм шиг нүх хийсэн бэ? Би энэсээ жоохон ойлгохгүй. Энэ дээр жоохон тоглоомын алдаа л юм шиг байна тий. За одоо энэ нөгөө нэг тоглоом руу норъё. Цүнх гэж байгаа юм биш бүр тий. Яачо. Юу хараад гэнаас уу? Бис ойлгосонгүй. Назавч опиг нь давцгаая. Guys би бүр ууг нь амар өндөрт гарлаа тэр бүр тэр нэг хөдөлдөг юу блок амар удлааш дааж уучлаа. За тэгээд тоглоомдоо ер нь бол юу өгөхөд бэлэн байна. Оноо өгөхөд ер нь бол шууд бэлэн байна. За юу болсон бэ гэхээр тоглоомын юу эхлээд тоглоомын одоо дизайн гадаад байдал бол шууд 5 оноо. Хоёрт болохоор одоо тоглоомын зэрлэг юм бол бас 5 оноо яагаад гэвэл энэ амар том об юм. Elite Mongolia troll тавраас нилээн дээгүүр төвшнийх. Юу нь бол юу брэнд чинь юу нь бол нилээн том одоо юу болохоор тоглоом хөгжүүлэгчд нь ч гэсэн амар болохоор тэгээ энэ тоглоомын одоо харилцан яриа гэх юм бол энэ дээр одоо олонний танилцуулууд нэлээд ордог. Жишээлбэл Gramix Eternal ер нь тэр хоёроос өөрхөн ордог баг. Тэгээ тэр нь ингээд олон хүмүүсийг оруулснараа тэгээ олон хүмүүстэй ингэж одоо яаж одоо энэ обыг дахах туслаараа буруу эсвэл зүгээр элитийн тоглоом шиг шууд харилцан ярьлаа. Болчих болно. За тэгээ энэ тоглоом дээр болохоор би ингээд харилцан яриа дээр 10-аас 1 оноо. Дараагийн бичлэг хэрэг орохгүй удаад их юм бол guys. Шууд цагтаад үзье. Шууд цагтаад уу. Now you plan brand алч магадгүй. Хотлоо таасан. За тэгээд дараагийн тоглоом. За би миний аватар бол цагтааг болсон байна. За одоо би гарчихсан ба. За тэгээд энэ тоглоом нь болохоор Mongolia Pod гэх юм. Энэ тоглоомын гаднах лого бол амар янзын гэмээр амар гоё логотой. За тэгээд би та нарт энд харуулчих. Тэгээд юу ингэсэн guys одоо энэ тоглоом дээр болохоор ягаад ч юм би сайн нэг туршилтаа тоглоход бол
Ямар сонио юм. Юу ямар ч тийм байхгүйсэн. Тэгээд би ер нь бол тоглоом галзнаас дизайн бол шууд 5 оноо. За тэгээд юу болохоор одоо харилцан яриа бол мэдээч ингээ мэдлээ дарга мэдлээ ярих ингээд бас дээгүүр нь одоо чат нуухан ингээ ийм болгоцсон. Ингэснээрээ мэдээлэл задруулахгүй бас амар гоё болж байгаа маа тийм бүр илүү нууцлаг илүү гоё сэн содон те. За син цагдаандруудын одоо аватар бүр алсан бүр би хараа бүр шүтсэн. За энийг одоо яад юмнууд яга ажиллахгүй нь what. За тэгээд мэдлээ дарга харилцан яриан дээр бол 5 оноо. За тэгээд тоглоомын зорилгон дээр бас 5 оноо. Энэ бол миний юун дээр барыг авсан анхны 5 оноо байж магадгүй guys. Магадгүй шүү. Анхны 5 оноо авсан юу мөн баха. Гэтэ үнэх бичлэгийг үзээд үзээрэй. Тэгээд үгүй тэр тоглоом дээр 5 оноо авсан байна. За тэгээд дараагийн тоглоом би шорон төслөө хандах. За guys тэгээд дараагийн тоглоом руу би ер нь бол орох боломжгүй байна. Яг тэгэл энэ дотор нэг хүн байгаад байгаа надад жигтэн prior server байхгүй байгаа. Яагаад авахгүй вэ гэвэл надад нэг secret нэг амар rare-ууд байгаа маа. Тэрийг одоо elite-с гууж авсан. За тэр elite гэнэ энэ тэнгис цагаас гээ guys elite завч. Тэгээд тэр guys зас тоглосон би аваг. Гэтэ энэ миний нэг secret аригаж олж авсан нэг юм байгаа маа. Тэгээд тэрийг алчихгүй тул шууд хэлчихье. Би өмнө нь тоглож байсан заяа. Тэгээд тоглоомын зурглал дээр жоохон rare-ууд нь жоохон зурглал муутай. Гэтэ энэ бол 4.9 оноо. За тэгээд тоглоомын одоо зөрчнөөс гоё delivery чиг шууд 5 оноо. За тэгээд гол нь тоглогчтой харилцан яриа гэж ер нь бол баг байхгүй. Хүмүүс юм хусгаас өөр юм хийхгүй. Гэхдээ хамтарч болно. Тийм болохоор бас 4 оноо. За тэгээ энэ тоглоом нь 3.5 оноо авлаа. За тэгээд дараагийн тоглоом. Oh guys, би бүр 99 in the forest гэх бүр юу болчлоо шүү guys. Roblox-ийг тоглоо. What? Бүр still breakout хийсэн одоо 99 хийснээр бүр grow guard хийсэн. Нэр хийсэн. Манай Koji гэдэг тоглолт манай найз одоо манай game creator гэж байгаа юм байна. Гэж хэлэндээ 99 хийснээр бүр grow guard хийсэн. Тэгснээр still breakout хийсэн ч шиг. Дай монголчууд баг алаад байгаа юм шүү. Ёо 99 лайк бөм байж тээ. За надад орхон байхгүй юу би ганцаараа. Надад найз байхгүй нөө. Ёо тэр богоо шүү. Ёо 3 амтнаа. Дай юу. Оо guys хэдүүд яагаад ч юм дээ 14 дээрээс ирлээ. Яагаад ч юм. Би ойлгохгүй. What цогцлохгүй юм. Энд том мод шүү дээ. Sorry би энэ тоглоом ямар алтаатай бэ гэж бодлоо шүү дээ. За оророй ой модоо ивдэж. Хүү энэ ойролт нэг л ивдэх бах та. Тийм л гэж бодож байна да. За энэ тоглоом амар алтаатай тоглоом байна. За bye guys. Ер нь л энэ тоглоом харилцан ярих юм ба шууд. За энэ тоглоомд би оноо өгөхгүй байна. Тоглоомын зохиогч нь байвал тэгээд sorry bro. За guys би дараагийн тоглоом нь болохоор Welcome to Mongolia гэсэн. Тэгээд chill бро. За газруудыг дүрслэх гэж оролцсон юм шиг байна. За тэгээд Монголд маань байдаг барилгууд маань байна. Тэгээ өвс ургасан ч яа ч юм зам дээр энд хүн амьдрахаа болоод нэг хүн тоглохоо болсноос үүдэлтэй баг тэгж. Йоо! Дай харсан уу guys? Эзинакэнасио ямар юм жилээ. Tokyo Drift ямар юм жилээ. Зас тэрч. За энэ нэг би энэ газар харж байсан байна. Чи нөгөө нэг Сүхбаатарын талбайгийн ойр хавцаа үстэй.
Тэ. Mono option. За энэ орё. Ой орё. Хаалгааны тийм. Йоо наа энэ тэгсэн амар нэг юм ном момын их сургууль шиг амар нэг юм байсан. Дотроо сайхан зүгээр саагж штэ миний үүдээ дээ. Зүг энэ одоо VIP юм бах та тэгш. За энэ дээр ингээ монголчууд шиг амьдрах юм байна. Чи миний хүүхдийг хачнуу даамна гэл. За тэгээд харилцаа энэ дээр 5 оноо 6-ын одоо юун дээр энэ өвсөн ингээд юун дээр байгаад байгаа болохоор 4 оноо. За тэгээд юу лээ? Тоглобыг quality гэж байгаа илүү. Тийм л юу лээ? Тийм хаа. За тэгээд ер нь бол энэ тоглоом дээр 4 оноо өгөх юм байна. За guys, энэ бол манай хамгийн сүүлийн тоглоом байсан шүү. Тэгээд одоо тэгээд part 3 хийлгэрээ. За тэгээд та нар Discord өөрсдөө тоглоом хийгээ те. Манай кож шүү. Өөрсдөө тоглоом хийнгүүтлээ. Энэ тоглоомыг тоглоод үзээрэй гэж хэлж болно шүү дээ. Танаас амар боломж байгаа. Би нэг баг part 3, part 4 намайг уг нэг Монголигийн хайсан амар олон тоглоом гарч ирж байлээ. За тэгээд би тэр олон тоглоомыг ингээд шууд хуваагаа За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. За тэгээд юу хичээл та. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe гооч дарчлаа please. I need this. I need subscribe. I'm kind of subscribe please. За guys тэгээд энэ бичлэг нэг иймэрхүү байлаа. Тэгээд таалагдсан бол лайк болон subscribe яагаад нэ? Тэгээд лайк subscribe дараарай. Oh no.